За энэ MFTV-тэй үзэж орсон чи их олон хүмүүс над руу их чат бичиж гин. Бас тэг олон хүмүүс үзсэн юм шиг байна. Одоо дуудаж бас үзсэн юм байна. Энэ Fantastic Production-ы жүжигчин Барса миний бичлэгийг бүр шеэр хийж мэйгэл миний фэн юм уу хаашаа. Тэг юуцсан өөрлөө нэг залгаж үзт юм уу? Залгангаа нэг минь бидий гэж бодоод байна. За залгаж үзнэ. Бано. За сано. За юу нөхшөө? Юу вэ? Тэр нөгөө MFTV-тэй үзсэн үү? Үзсэн. Би авч байгаа үстэй. Яг чиний хэсгийг үзээгүй. Эхлүүлээд авчихсан. Тийм үү. 10 сарын 31-ний орой баярын орой гэр бүлээр үзэх санаатай байна. Тэгвэл гоё штэ. Ер нь MFTV-тэй үзээгүй ч одоо хүн биш болчиход байгаа юм шүү дээ. Өгшөн нарийн нэг ажил ярих гэдэг. За. Би ч одоо өөрөө маркетинг чиглэлээр ажилладаг хүн, сайн бас нэг кинонд тоглолоо. Шууд одоо жүжигчний карьер руу одоо оройхон гараа ширүүхэн дарчих гэж бодоод байна шүү дээ. Тэгээд болж байгаа юм уу те? Тийм. Тэгээд болно шүү дээ. Чин хүн хүссэн бүх юм хийж болно шүү дээ чинь. Тэгээд гайгүй карьертэй явж байгаа дээрээ гайгүй продакшн руу орчих гэж бодоод одоо фантастик ч одоо Монголын одоо номер 1 л продакшн шүү дээ, тийм ээ. За баярлалаа. Тэгж ойлгодогт баярлалаа. Тэгээд фантастикт жүжигчин авах болов гэж асуух гээд. Манай дөө? Тийм, би ч одоо тооч морчийн лутаг төрийг би одоо бүтээч юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Бас боддгоо л бодол ир хүнд тийм. Тэгэд өгшөө нэг юм асуучаа. Тэгээд танаа нөгөө найруулагч Тамира намайг үдсэн болоо тэр MFTV-тэй үчиг харсан болоо гэж асуух гээд. Үдсэн баг. За. Юуцэн тэгээд та хэд ярилцаа тэгээд над руу хариу өгчихгүй юу те? Тэгээд юу вэ л та хөө? Чамаг яг бид нэр ярилцаад ингээд кино минодо тоглож болохгүй юм байхгүй. За. Олон бүэнтэй ярихтаа нэг чамаг нэг тийм жоохон нэг амнаас нь үнэр танартай гэл хөл гарнаас нь үнэр танартай гэл байх юм байлээ. Тэр бас хэцүү л дээ. Ер нь бол сайн явж байгаа нэг бол одоо тэгэл доош нь дарах гэж үзэн шүү дээ. Тэр нь ерөнхийдөө юм давсалж ярьж байгаа хүмүүс. Тийм ховж янз бүрийн ховж гардаг. Үнэн. Тэгэл олон танилаад гарч одоо тэгэл чи өөрөө тэрч байгаа. Харин тийм ээ. Тэгэд хэцүү. Хүмүүс чинь гадар их очин тэгээд сүхүү явж штэ нөгөө зураг хөргөө даруулъя гэд тэр нь айгүй ер нь төвөгтэй байлээ. Эхлээд дуртай байсан юм аа. Тэгээд сөндрөгөө жоохон тэгээд төвөгшөөгөөд байгаа. Тий. За. Яагаад энийг гэдэг юм бэ өгшөн? Зүгээр энд нэг юм уншиж байгаа бидний төрөл. Адилхан л одоо урлагийн хүмүүс болж байгаа. Ерөнхийдөө би урлагийг бол ойлгож байгаа. Урлагч нь ерөнхийдөө бол хагас цэрэгжилтийн байдалтай явдаг. Ер нь нэлийн диктатуртай. Тэрийг би бол ер нь хүлээж авч чадна гэж бодоод байгаа. Ойлгоно. Тэгээд бас нэг юм ярих гэдэг. Хоёулаа чи ерөнхийдөө хөдлөгч хийдэг штэ. Хөдлөгчүүд надад бол багтаад байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө хоёулаа нэг партнерлоод би хөдлөгч гээд нэг эвент дээр нэг хамтдаа явуул яадаг юм бол гэж ярим асуух гээд харин тэр талаар. Хоёулаа хамтраад уу? Тий. За чи өмнө юм хөтлөжсэн юм уу? Би ч яг хөтэ нэг ганц хоёр нийтийн карак гээд нэг найзуудынхаа шинжил минжилийг бол хөтлөөд аваад гарчдгийг. Тэр гайгүй болов гэж бодоод байгаа. Хорин морин бол надад бол багтаад байгаа. За. Болон тэгээд гол нь нөгөө үнэрний асуудал нөгөө микрофон гээд хүн амтантай дамжуулна те. За ойлголоо тэгвэл. Хаанаа яваад очих уу гүшэн? Гү яах вэ? Ти явж ирж яах гэдэг вэ? Яг одоо уулзч ганц хоёр нэг гүрүү шиг пяавал яа гэв. Гү найз нь ерөөсөө алкогол хэрэглэдэг. Тэгээд Монголд байхгүй байна. Монголд байхгүй юм. За тэгвэл ирэхээрээ тэгвэл хилээрээ андаа тэгээд очоод нэг гоё кофе мофи. Яагаад инегээд байгаа юм бэ? Ингээд олны танилцуултаа ингээд явж байгаа. Надад бас гоё юм тий. За тэгээд өгчнийхөө гинэ тэгээд 31-нд яг он гаргахаар үзээрэй. Тэн дээр би бол авсан. Ер нь ямар хуу тоглосон байна те кинон тоглох яаж юм тэгээ 31-нд үзчихэд баярын өдөр үзчихэд бичиж. Баярлаа. Найзтаа тэгээд урлаг уран бүтээлд өндрөө сандар амжилтыг хүсье. Тэгээд баяртай. За баяртай. MFTV-тэй үзэж баярын контентыг маань үзээгүй байх юм бол яг одоо бүх IPTV болон OTT-гээр хүлээн авч үзээрэй.